Монголын хөрөнгөний бирж, оргил аршин совлол, төрийн банк, Монгол шүүдэнд төрийн өмч төвцөөд компаниудыг эх хон товчлох саналыг засгийн газар гаргасан билээ. Дээрх 6 объектэд багтсан хөрөнгөний биржийг 20 тэрбум төгрөгөөр хөвчлөх эдийн засгийн тооцоолыг сангийн ам гаргасан байна. Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргын сонгуульд шалгуулалтад дөрвөн иргэн оролцож хамгийн өндөр оноо авсан Баатар сайхныг өнгөрсөн ажлын өдрүүдэд төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргад нэр дэвшүүлж томилсон байна. Улсын хурлын даргын дэргэдэх зөвлөлийн уралдаа өнгөрсөн баасан гаргатуулж эх 7 хоногт улсын хурл байнгын орооны уралдаанд эрхэлцэх асуудлын дарааллыг гаргажээ. Улсын хурл халдсан намын бүлгийн дараа Эрдэнэ өнгөрсөн 7 гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр олонхын бүлэг орон нутгийн сонгуул өнгөртөл намрын чуулганы нэгдүгээр хугацаагаар засварлуулах мэдээлэл байна. Улсын нэгдсэн засварыг хилцэж байгаа үед чуулганыг завсарлуулах нь зохисгүй гэдэг мэдээлэл хийж байсан юм а. Харин улсын хурлын даргын зэрэгдэх зөвлөлийн уралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд засварлуулахгүй байх шийдвэрт хүрчээ. Гэхдээ баасан гарагт ямар ч ажлын хувааргүй байна. Өнөөдрөөс эхлэн 120 мянган автобусны буудалдах зогсоолыг дайран өнгөрч баруун гар дэш эргэх хөдөлгөөн идэг 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ автобусны зогсоол зогсон иргэдэд үйлчлэхэр болжээ. Чингис өргөнчлөлийн авто замын ачаал ихснэр их таймны өргөнчлөлтөд нэвтрэх чадвар замын ачаал ихээр нэмэгдүүлж байгаа нь 7-8-9-р сард хийгдсэн судалгаагаар тогтоогдсон байна. Монгол улсын экспорт эх хонд 6.3% өсч 4.2 тэрбум Америк долларт хүрэх тооцооллыг засгийн газар гаргаж 2017 оны төсвийн төсөлд тусгажээ. Үүний нэг их найт төгрөг нь улуурхайн салбараас төвлөрнө гэж тооцсон байна. Эх хонд улуурхайн салбарын орлого өсгөхөд оюутлахад 5 газар төслөн бүтээн байгуулалт ажлыг эрчимжүүлснээр нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхээр тооцсонтой холбоотой байна. Нийт экспортын 86 орчим хувийг түүхийд эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Харин уулуурхайн бүтээгдэхүүний орлогоос төсөв төлөрөх орлогын хувьд сүүлийн 5 жил дунджаар 23% байсан бол 2016-онд 14% болж буржээ. Өнгөрсөн баасан гарагийн 18 цаг 47 минутанд Баянгол дүүргийн 11-р хороо 43-р байрны суурин давхурт гал гарчээ. Гал гарснаар байрны 1-9 давхур тэр чигтээ утаанд автагдсан байна. Гал унтрах 10-р ангийн албан агчид дуудлагын дагуу ажиллаж богино хугацаанд галыг унтраан хорцсон байж болцошгүй 4 сартаагаас 8 насны 14 хүүхдийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөргөж яаралтай үзлэгт хамруулсан байна. Тод өрөлд унтаж чадахгүй хүлэн чимээ гарах төдөө сэрдэг гүйцэтгэж амжаагүй ажлаа байн бодож шаналдаг бол тайлбарыг стресст орж сэтгцэн эмгээр өвдөж эхэлжээ. Монгол 6 хүндэтмийн нэг нь дэлхийн 4 хүндэтмийн нэг нь сэтгцэн эмгтэй болсон гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа байна. Мөн иргэдийн хөдөлмөрийн чадвар алддаг өвчтнүүдийн 5 нь сэтгцэн эмгэг болжээ. Сэтгцэн эрүүл мэндийн төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насан турш хүмүүсийн 18.5% сэтгэл төвшөлттэй, 17.1% нь нойрон эмгэгтэй, 16.2% нь мэдрэлийн сүлдэлтэй, 4.4% сэтгэл гутрах эмгэгтэй болсон тогтоогджээ. Өнгөрсөн баасан гарагт дотор эрх газрын гадна тал буюу барилгын өрний хэсэгт 2-4 давхар хүртэл шатаж гал унтраагчид шүрх ажиллан галыг 1 цагийн дотор унтраажээ.